Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. 2018 оны 6 сарын 18-нд Энэтхэгийн Мумбайгаас 80 км орчмын зайд байдаг жижиг тосгонд нэгэн том найр наадам болж байсан. Цэцэрлэгчээр ажилладаг Собасмен гэдэг хүний хэдэн жилийн турш барьж байгаа байшин нь баригдаж дуусаад тосгоны бараг бүх хүмүүсийг байрныхаа найрандаа урьдаг. Өглөөнөөс орой хүртэл найрлаж хүүхдүүдээс хөгшөд нийт 150 хүн оролцсон маш том найр болсон байдаг. Зочид шинэ байртай болсонд баяр хүргэж, бэлгэсэлт өгч олон төрлийн хоол ундаар дайлуулж, цайлуулж байсан. Ойр тосгонд ийм том баяр болоогүй учраас зочид орой 8 хүртэл ууж идцгээж байгаад гэр гертээ харьцаасан байдаг. Энэ найранд 7 настай Кали Ани гэдэг охин бас оролцсон. Аав ээж нь завгүй байсан болохоор оронд нь авга ах нь охин болон охины эгч ахын дагуулад тухайн найранд очсон байдаг. Үеийн хүүхдүүд олон байсан болохоор хоорондоо тоглож цагийг маш их зугаатай өнгөрөөж байсан. Тэр өдөр үдээс хойш 4 цагийн үед тухайн гэрийнхний бэлдсэн оройн хоол бэлэн болсон. Гэвч тоглох гээд ухаангүй байсан болохоор Кали Ани орой 7 цагийн оройн хоолноос идээд 8 цагийн үед зочид харьцаасан байдаг. Гэтэл шөнийн 2 цагийн үед Кали Анигийн гэц нь маш их өвдөж базалж эхэлсэн. Авга ах нь гинэт их идээд хордлогонд орчих гэж бодоод нэг хүн дээр хүлээж авалгүй ус уулгаж, гэцийн нийлж ингэсгээ зүгээр олчих байх гэд харцнаад байжсэн. Гэтэл охины бие улам муудаж маш ихээр бөөлжиж эхэлснээр авга ах нь охиныг аваад эмнэлэг явдаг. Эмнэлгээс охины гэдэс яагаад өвдсөн шалтгааныг олгуулж чадахгүй байсан. Нилийн хурц хоолны хордлого байж магадгүй өөр том эмнэлэг рүү явахыг авга ахт нь санал болгодог. Гэвч өөр эмнэлэг рүү явж явах замдаа охин харамсалтайгаар амь насаа алддаг. Гэхдээ асуудал нь ингэж өвдсөн хүн ганц Кали Анч биш байсан. Тэр өдөр найранд байсан хүмүүсээс Кали Анаас гадна 2 хүүхэд, 2 том хүнд яг адилхан шинж тэмдэг илэрч бүгд нас барсан байсан. Үгээрч зогсохгүй найранд оролцсон 150 хүнээс 120 хүнийх нь гэдэс маш хүчтэй өвдөж, бөөлжих шинж тэмдэг илэрч 88 хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Тэр өдөр найранд оролцоод харьсан 41 настай Нахунагийн гэр бүлд болсон зүйлээс харвал 4 цагт хоол идсэн Нахуна болон хүүхдүүд нь зүгээр боловч орой 7 цагийн орчимд хоол идсэн эхнэр болон бас нэг охин нь шөнө нөгөө шинж тэмдэг илэрч илэрсэн даруйд нь Нахуна яаралтай эхнэр охиноо эмнэлэг авч яваад азар амьд үлдсэн байдаг. Тосгоны хүмүүс бодохдоо цаг агаар маш халуун байсан болохоор хоолны зарим нэг орчууд муудаж бүгд хоолны маш хүчтэй хордлогонд орсон байх гэж бодож байсан ч хүн нас барсан хэрэг учраас цагдаа болон хэвлэлийнхэн энэ хэргийг анхааралтай авч ажиллаж эхэлсэн. Цагдаа нар эхлээд өвчний шалтгааныг бохир орчноос үүдэлтэй вирус, бактери хоолнд орсон байх гэж бодсон. Яагаад гэвэл шинэ гэрт биш хажууд нь байх олон жил хоосон байсан хуучин байшин галтгоо руу ашиглан тэнд хоолыг бэлдэж хийж байсан. Тэр байшин цагдаа нар шалгахад ингэж олон хүмүүсийг өвчлүүлж үхэл түргэх нэм бактери гिचхмээр зүйл гарч ирээгүй. Тэр үед эмнэлгээс эдгээр өвчтнүүдийн цуснаас дээж авч шинжилгээний төв рүү явуулсан байсан. Тэр шинжилгээний хариу энэ хэргийг мөрдөх ажлыг 180 градус өөрчилдөг. Яагаад гэвэл шинжилгээгээр хүмүүсийн биенээс шавж устгадаг маш хүчтэй хор илэрсэн. Энэ хор нь хүний биед үхлийн аюултай хороод юм байна л да. Цаг агаар эсвэл өөр хүчин зүйлээс болоод санамсаргүйгээр хүмүүс хорцсон байх гэсэн цагдаа нарын таамаглалыг байхгүй болгож хэргийг аллагын хэрэгээр шалгахад хүргэдэг. Шавжны хор нь хүний биед их хэмжээгээр орохороо гэдэс маш хүчтэй бацлан өвдөж, бөөлжиж, гүйлгэж, сүүлдээ амьсгал боогдон нас барахад хүргэдэг юм байна. Хэдийгээр шууд эмнэлэгт очоод амьд үлдэж 1-7 хоногийн турш эмчилгээ хийлгээд эдгээд гарлаач маш урт хугацаанд өвчний урхаг үлддэг аимшигтай хороод юм байна. Цагдаа нар шууд шинэ байрны найр хийсэн Собасманы гэр рүү явдаг. Маш олон жил цэцэрлэгчээр ажилласан түнд энэ зэргийн шавжны хор амархан олдно. Тэгэхээр хэрэгтэн нь
тэр гэрийн эзэн Сабас маань гэж цагдаа нар бодож байсан. Тэгтэл олон хүний байцаалт мэдүүлгийн явцад Сабас маань энэ хэрэгтэй ямар ч хамаагүй нотлогддог. Яагаад гэвэл тэр өдөр гэрийн эзэн ирсэн зочдыг хүлээн авах, тэднэртэй яриа өрнүүлэх гээд маш завгүй, галт тогоонд орох, найрны хоолтой ойртох ямар ч зав зай байгаагүй байсан гэдэг. Тэр өдөр бүх зочдын хоолыг хийсэн хүн бол Сабас мааны эхнэр 23 настай Прадия байсан. Тэр охин нэлээд дуу шуу цөөтэй, дотгошоогоо хүн байсан бөгөөд маш яхир хадмуудынхаа аяыг харж харцаар нь амьдардаг байсан. Тэр өдөр бараг галтооноос гарч ирээгүй, хоол хийх гэж завгүй байсан Прадия цорын ганц сэжигтнээр татагддаг. Цагдаа нарын хувьд маш удаан байцаалтын үр дүнд гэмт хэргийн нарийн үйл явцууд ил болдог. Прадия ийм дуу муутай баяр баясгалгүй байхад нь бас шалтгаан байсан. Прадия энээс өмнө нэг удаа гэрлээд салсан байсан. Сабас маань бол Прадиагийн 2 дахь гэрлэлт нь байсан. Хадмууд нь маш хуучинсаг үзэлтэй хүмүүс байсан учраас Прадиаг хизээж хүлээн зөвшөөрдөггүй, бас түүний арьсны өнгийг гоочилж хоол иж чаддгүй гэж бас харах болгондоо шүүмжилдэг маш хэцүү хадмууд байсан. Энэтхэгт хойд өмнөд хэсгээсээ шалтгаалаад хүмүүсийн арьсны өнгө нь өөр байдаг. Зураг дээр харагдаж байгаах. Энэтхэгт эмэгтэй хүн цайвар арьстай байх нь маш үн цэнтэй эмэгтэй тооцогдсон юм байна л да. Тэгээд бүр гэрлэлт зуучлалтын компаниудад бүртгүүлэхдээ залуучууд, эрэгтэйчүүд би зөвхөн цайвар арьстай эмэгтэйтэй л уулзна гэх шаардлагыг тавих хэмжээний тийм ялгууртай ханддаг юм байна. Ерөнхийдөө цайвар арьсыг нийгмийн дээд давхарга гэж үздэг. Энэтхэгт ер нь хар бараан арьстай алдартан олоход бол нэлээд хэцүү гэж ярьцгаад гисэн. За энэ гэрт бэр орсноосоо хойш Прадия 2 жилийн турш хадмуудаа ад үзэгдэж элдвээр доромжлуулж тэр бүхнийг твчиж ирсэн байдаг. Дээрээс нь нөхөр нь хүртэл түүний талд ордгоо, сэтгэл санаагаар дэмждэггүй байсан байгаа. Нэг удаа гэрлэлтэд цуцлуулсан хүн дахиад 2 дахь цуцлуулна гэдэг бол бүр бодоод чирэггүй зүйл байсан болохоор үнэхээр их твчиж шүд зун амьдарч байсан. Гэтэл нэг л өдөр Прадия тесэрч хадмуудаа алах шийдвэрийг гаргадаг. Байрны найран дээр хэрглэхээр нөхрийнхөө ажилдаа хэргэлдэг шавжны хорноос нэгийг нууж хадгалсаар тэр өдөр гаргаж ирсэн байдаг. 150 зочдын хоолыг Прадия ганцаараа хийх ёстой байсан. Найрны хоолыг бэлтгэхэд хэдэн өдрийг зарцуулсан байдаг. Тэр өдөр Прадия зөвхөн нөхөр болон хадмуудаа л хордуулах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд эхлээд үдээс хойш 4 цагт зочдын хоол гарах учраас тэрэнд бол хор хийгээгүй. Тэгээд ч найр дуусаагүй байхад хадмуудад нь хорны шинж тэмдэг илэрвэл болохгүй гэж бодсон байгаа. Тэгээд найр дуусах төхөж байсан 7 цагийн үед 2 дахь оройн хоолой гаргасан. Тэгээд Прадия нөхөр болон нөхрийн хадмуудаа өгөх тогоотой хоолндоо хороо иж тавьчаад бусад зочдын хоолыг хийх явцад хоол зөөж байсан хүмүүс аль хэдийн хоолнуудыг зөөцсөн байсан. Бэлдсэн хоол бас тогоо нь бүгд адилхан болохоор хортой хоол зочдын хоолтой холилдсон байгаа. Улмаар хор хийсэн тогоотой хоолноос баяр хүргэхээр ирсэн зочид тавглан идсэн. Нөхөр болон хадмуудынх нь бие бусад хүмүүсийг бодвол хөнгөн өвдөж, биеинд орсон хорын хэмжээ нь үхэл түргэх хэмжээний биш байсан. Нас барсан хүмүүс нь хүүхэд болон хөгшин хүмүүс байсан. Энэ бүх хэрэг нь илэрч Прадия энэтхэгийн цагдаагийн газар баривчлагддаг. Гэхдээ Прадия одоо яг ямар ял авсан талаар бол би мэдээлэл олж чадаагүй. Миний бодлоор бол бүх насаараа эсвэл цаазын ял сонссон байх гэж бодож байна. Тэгээ энэ талаар мэдж байгаа хүн байвал бас комент хэсэгт үлдээхийг хүсэж байна. Зарим хүмүүс энэтхэгийн арьсны өнгө, хүйсийн эрх тэгш бус байдал болон нийгмийн давхаргын ялгаа нь Прадиаг ийм сонголт хийхэд хүргэсэн хэмээн Прадиагаас илүү энэтхэгийн нийгмийг шүүмжлэх хандлагатай байд юм билээ. Хэдий тийм боловч Прадиагийн ийм болчомгүй тэнэг гэмт хэргийн сэдлээс олж маш олон хүмүүс насны өвчтөд үлдэж хэд хэдэн хүмүүс нас барсан ийм хэрэг гарсан байна. За тэгээд энэ түрээд манай өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна.
Та бүхэн манай сувгийг subscribe болон лайк дарахаа битгий мартаарай.